Maybe for you, there's 1,000 or 3,000 or 10. So much time you can bathe in it. NBA-гийн домог тоглогч Kobe Bryant. Түүний зохиол мэд гайхалтай амьдрал тэмч дардан байсангүй. Дээрээр 1987 оны 8 дугаар сарын 23-нд Филадельфия хотын Фенсилвани мужид төржээ. Түүний аав Joey Bryant мэргэжлийн сагсан бөмбөгч байсан бөгөөд NBA-гийн карьераа дуусган Kobe-г 6 настайд Италийн лиг рүү тоглохоор гэр бүлээрээ нүүсэн учраас үүнээс шалтгаалan Kobe унган Итали хэлтэй байв. Аавынхаа тоглолтоор сагсан бөмбөгт хорхойтсон 13 настай Kobe болон түүний гэр бүл Америкт иргэн ирсэн бөгөөд Kobe Lower Marine'i ахлах сургууль суралцсан тухайн мужийнхаа онооны дээд амжилт буюу Welting рекордыг шинжилж байжээ. Тэрээр үеийнхэн дундаа үнэхээр л ганцаараа гоцоод байж чадсан бөгөөд 17 настай хүү хэвлэлийн хурлаар ахлах сургуулиасаа NBA-д орох талаар зарлаж байсан үүнийг батлах үз. Энэхүү Kobe 1996 оны драфтаар Charlotte Hornets багт сонгогдож, тухайн өдрөө Los Angeles Lakers баг руу солигдсон бөгөөд энэхүү солилцоог тухайн үеийн Lakers-ийн ерөнхий менежер байсан Jerry West хийж байж. Бидний сайн мэдхээр Kobe-гийн эхний удирдал хүлээлтээс маш муу болж өнгөрсөн. Амтай болгон л түүнийг шүүмжилж байлаа. Түүний сацуу гал дээр тусгагчээр 97 оны Utah Jazz-тэй хийсэн цувралын 5 дахь тоглолтын маш чухал шийдвэрлэг клатч мөчөд Kobe 4 шидэлтэй эйрбол хийснээр энэ шүүмж эрчийг бүр ихээр авсан юм. All over, 8 seconds, 7 seconds. Here's a three-pointer, air ball at the end by Kobe Bryant. Энэ явдал даамжирч явсаар байх тусам Kobe сайжирч л байлаа. Улам чанаржиж суперод хэмжээнд тоглож, мөн 3 дараалсан аваргыг халаалсан жүжигчд шүүмжлэгч нар түүнийг Shaq-ийн ачаар авраг авсан хэмээн үгүйсгэж, overrated хэмээн үнэлсэн хэвээр байв. Мөн түүнд гэр бүлийн асуудал болон тэр нэг хар хэрэг тулгарсан гэх мэт бүгдийг нуруунд дээрээ үүрч байлаа. Энэхүү Kobe 3 аваргынхаа дараачийн 4 дахь финалдаа хожигдсны дараа багийн удирдлагад маш том шаардлага тавьсан бөгөөд энэ нь өөрийг нь өөр баг руу соль эсвэл Shaq-ийг явуул гэсэн шаардлага байв. Багийн удирдлага энэхүү шаардлагад Kobe-гийн талд орон Shaq-ийг явуулсан Kobe-гийн карьерийн хувьд хамгийн том түлхэц болсон юм. Kobe үүнээс хойш ганцаараа 2 дараалсан аваргын цомыг өргөж, өөрт нь итгээгүй, өөрийг нь шүүмжилж байсан бүхний ямыг хаагдарч чадсан билээ. Мөн тэрээр Shaq-тай хамт байхдаа авч чадаагүй бүхий л амжилтуудаа гуйж биш, гуйдаж авсан юм. 2013 он Kobe Bryant тоглолтын үеэр ахилсан шөрөмсөө тастав. Гэвч тэрээр хөдөө барин эмчнэрийг чангаар дуутахын оронд бус ширэн чөлөө шидэлтэй гүйцэтгэн ордноос 50 гихчин алхан гарав. Энэ түүний ямар их төсвөр хатуу жилтэй хүн байсныг илтгэж байв. Гайхалтай нь Kobe энэхүү бэртлээс иргэн ирэн маш гайхалтай тоглосон бөгөөд 16 оны 4-р сарын 14-нд өнөөх Utah Jazz багийн эсрэг замналынхаа сүүлчийн тоглолтоо хийсэн нь магадгүй зарим гайхалтай тоглогчдын чаварж авч чадахгүй 60 оноогоор эцэлсэн бүхэлдээ гайхамшиг. Энэ үед хүмүүс түүнийг ам уралдуулан муулах, шүүмжлэх биш, оронд нь бүхний дээдээр л сайшаа магтаж өнгөрөв. Энэ магадгүй спортын түүхэнд хамгийн итгэмээргүй байж болох шилдэг үдэлт байх. Энэ явдлаас хойш 4 жилийн дараа буюу 2020 оны 1-р сарын 26-нд сагсан бөмбөгийн түүхэнд маш том гарцтай хар бараа үйл явдал болсон нь 41 настай Kobe Bryant болон түүний охин 13 настай Gianna Bryant нарын осол байлаа. Энэ явдлыг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Зарим нь итгээгүй ч баг. Яагаад гэвэл Kobe Bryant бол зүгээр нэг алдартай хүн байсангүй. Олон хүний хувьд тэр бол өөрсдийнх нь inspiration, бууж өгөхгүй байх нэг жишээ байлаа. Тэр төгс хүн байгаагүй. Гэхдээ тэр хичээдэг хүн байсан. Өдөр бүр илүү гайх гэж оролддог байсан. Алдаагаа нуух биш, засахыг хүсдэг. Ялагдлаа зөвшөөрөө дахин бусдаг хүн. Харин Gianna Bryant түүний хажууд яг адилхан нүдээр сагсан бөмбөг харж байлаа. Тэр зүгээр нэг хамт явж байсан биш. Тэр
ирээдүйн байлаа. Тэд Саксон бомбын 2 үеийг байлдан дагуулсан эрхмүүд байв. Тиймээс тэр өдөр хүмүүс зүгээр нэг хүнийг алдж чадаагүй. Зарим хүмүүсийн хувьд өөрсдийн итгэдэг зүйл нь гинт байхгүй болчихсон мэт санагдсан байх. Гэхдээ үнэндээ тэр бүр алга болоогүй. Яагаад гэвэл хүн өөрөө биш, түүний үлдээсэн сэтгэлгээ хамгийн удаа үлджээ. Тиймээс одоо ч хүмүүс ядарсан үедээ үргэлжлүүлдэг. Бууж өгмөр үедээ дахин оролддог. Магадгүй энэ Кобигийн үлдээсэн хамгийн том зүйл байх. Legends never die.